1924 оны 6 дугаар сарын 2-нд Монгол Зөвлөлт Орос улсын хувь нийлүүлсэн хөрөнгөөр Монголын худалдаа ажилтны банк байгуулагдсан. Энэ бол Монголд банкны салбарын суурь тавигдсан түүхэн үйл явдал байлаа. Орой донд мөнгөний шинжилгээ хийж, Монголын үндэсний мөнгөнд тэмдэг төгрөгийг гүйлгэнд гаргаж, худалдаа бэлтгэлийн ажиллагааг санхүүжүүлэн зах зээлийн барааны хангамж, үнийн хөдөлгөөнийг зохицуулж, ард ингэж хүйтэн зээл болгож байсан Монгол банкны үндсэн үйл ажиллагаа болж байна. Энэ үед Монгол банкны бүх ажилчдын 20% хувийг монголчууд бүрдүүлж байсан бол 1950 онд Монгол банкны аппарат өргөжин бэхжиж бүх аймаг томоохон хот суурьнд өөрийн салбар тавилсны дээр үндэсний боловсон хүчин бэлтгэгдэж нийт ажилчдын 98% эзлэх боллоо. 1954 онд зөвлөлт холбоот улс Монгол банкнд оруулсан өөрийн хувь хөрөнгө хувь цаг Монголын талд шилжүүлэн өгснөөр Монгол банк бүгд наримдах Монгол ард улсын банк болон зохион байгуулагдажээ. 1990 онд улс төрийн нийгмийн эдийн засагт шинжил хийгдэж Монгол улсад 2 шатлалт банкны тогтолцооны хөрс суурь тавигдажээ. Монгол банк өдгөө 2 аймгийн хилтэс 15 аймгийн салбар Английн Лондон хотод төлөөлөгчийн газартай 300 гаруй ажиллагчдаагаар төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлж арилжааны банкуудын үйл ажиллагааг хямдчилж байна. 2012 оны байдлаар Монгол улсад нийтдээ 14 арилжааны банк үйл ажиллагаагаа явуулж байгаагаас төрийн өмчийн банк 1 байна. Эдгээр банкны 1386 салбар нэгжээр дамжуулан Монгол улсын бүх аймаг, хот, сум, суурин газруудад үйлчилж байгаа бөгөөд тэдгээр 13564 ажиллагчид ажиллаж манай улсын аж ахуйн нэгж байгууллага иргэдэд банкны үйлчилгээг хүргэж байна. Капитал банк нь 1990 оны 7 дугаар сарын 27-ны өдөр үйлдвэрийн хувь нийлүүлсэн банк нэртэйгээр үүсэн байгуулагдсан. 1998 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хувьчлагдсан шинжилэл банк нэрээр 2003 оны 2 дугаар сарын 14-ны өдрөөс Капитал банк болон өөрчлөн байгуулагдаж өнөөдрийн байдлаар 70 салбар нэгжтэй 500 гаруй ажилтнтай 716 тэрбум төгрөгийн актив хөрөнгөтэй болон үйл ажиллагаагаа явуулж байна. Улсын банкны ерөнхий хорооны даргын 1991 оны 1 дугаар сарын 1-ний өдрийн тушаалаар 50 ажилтнтай 6 тэрбум төгрөгийн актив хөрөнгөтэйгээр худалдаа хөгжлийн банкыг төрийн өмчит банкаар байгуулж байсан бөгөөд 2002 онд хувьчлагдаж одоогийн байдлаар худалдаа хөгжлийн банк нь 52 салбар тооцооны төвтэй 1300 гаруй ажилтнтай 4.8 их 80 төгрөгийн актив хөрөнгөтэй болон өргөжсөн байна. Хам банк нь 1991 оны 1 дугаар сарын 31-ний өдөр хөдөөж өхөн хоршол банк нэртэйгээр байгуулагдсан 2003 онд хувьчлагдсан 2006 онд Хам банк нэрээр өөрчилснөөр одоогийн байдлаар 530 салбар нэгж 5700 гаруй ажилтан 4.7 их 80 төгрөгийн актив хөрөнгөтэй болон үйл ажиллагаагаа явуулж байна. Голомт банк нь 1995 оны 3 дугаар сарын 6-ны өдөр Bod International компанийн охин компани болон анх 4 ажилтан 436 сая төгрөгийн 4 самтай үүсгэн байгуулагдаж байсан бол өдгөө 107 салбар нэгж 1819 ажилтан 330 тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгөтэй болон 3.7 их 80 төгрөгийн актив хөрөнгөтэйгээр үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна. Тээвэр хөгжлийн банк 1997 оны 1 дугаар сарын 22-ны өдөр замын сангийн хөрөнгөөр 7 ажилтан 400 сая төгрөгийн актив хөрөнгөтэй үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 16 тэрбум төгрөгийн актив хөрөнгөтэй болж өргөжин үйл ажиллагаагаа явуулж байна. Эрэл банк нь 1997 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 6 ажилтан 6.3 сая төгрөгийн актив хөрөнгөтэй байгуулагдаж байсан бөгөөд өнөөдрийн байдлаар 2 салбар 8 тооцооны төв 150 гаруй ажилтнтай 51.6 тэрбум төгрөгийн актив хөрөнгөтэй болж үйл ажиллагаагаа амжилттай өргөжүүлэн ажиллаж байна. Кредит банк нь 1997 оны 12 дугаар сарын 23-ны өдөр гадаадын хөрөнгө оруулалттай анхны банк болж үүсгэн байгуулагдсан бөгөөд харилцагчдад орчин үеийн технологи тулгуурласан чанартай бүтээгдэхүүн үйлчилгээ хүргэх, хувь нийлүүлэгчдийн ашгийг нэмэгдүүлэх, банкны ажилтнуудыг хөгжүүлэхийг зорин амжилттайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Чингис хаан банк нь 2001 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Монгол улсын анхны 100% гадаадын хөрөнгө оруулалттай банк болж үүсгэн байгуулагдсан бөгөөд өнөөдрийн байдлаар 150 гаруй ажилтнтай 232.2 тэрбум төгрөгийн актив хөрөнгөтэй болж өргөжсөн байна. 1998 онд нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж байсан микро старт төслөөс үүсэлтэй хөгжлийн алтан сан компани
2001 оны 10 дугаар сарын 1-ний өдөр говийн эхлэл банк бус санхүүгийн байгууллагатай нэгдснээр хас банк 168 ажилтан 3.7 тэрбум төгрөгийн актив хөрөнгөтэй байгуулагдсан бол өдгөө 106 салбар нэгж 1700 ажилтан 1.8 их 80 төгрөгийн актив хөрөнгөтэй болж өргөгдсөн байна. Монгол банкнаас 2001 оны 11 дугаар сарын 16-ны өдөр Оросын холбооны улсын Минатеп СПБ банкнд салбар байгуулах зөвшөөрөл олгосноор Минатеп нэртэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлж 2006 оны 7 дугаар сарын 7-нд гадаадын хувь нийлүүлсэн хөрөнгө оруулалттай хязгаарлагдсан хариуцлагатай компани болж үндэсний хөрөнгө оруулалтын банкыг өөрчлөн байгуулсан байна. Одоо 4 салбар нэгж 100 гаруй ажилтан 114.1 тэрбум төгрөгийн актив хөрөнгөтэй болж өргөжин үйл ажиллагаагаа явуулж байна. Улаанбаатар хотын банк нь 1998 онд Улаанбаатар сан улсын үйлдвэрийн газрын хөрөнгө оруулалтайгаар 8 ажилтан 1.3 тэрбум төгрөгийн актив хөрөнгөтэй үүсгэн байгуулагдаж байсан бөгөөд өдгөө 25 салбарын нэгж 300 гаруй ажилтан 1.1 их 80 төгрөгийн актив хөрөнгөтэй болж өргөжин үйл ажиллагаагаа явуулж байна. Капитрон банк нь 2001 оны 11 дугаар сарын 16-ны өдөр Монголын 100% хөрөнгө оруулалтаар үүсгэн байгуулагдсан бөгөөд 2006 онд Энчер банктай нэгдэж өдгөө Капитрон банк нь 31 салбар нэгж 300 гаруй ажилтан 204.4 тэрбум төгрөгийн актив хөрөнгөтэй болон үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна. Төрийн банк нь Монгол Улсын засгийн газрын 2009 оны 11 дугаар сарын 19-ны өдрийн хурлын тогтоолоор ЗОС банкны тодорхой актив, пассивын хөрөнгийг салбар нэгжийн хамчилжүүлж 100% төрийн өмчит банк болон байгуулагдсан. 2013 онд хадгаламжийн банкны тодорхой актив, пассивын хөрөнгийг мөн салбар нэгжийн хамчилжүүлсэн бөгөөд өдгөө 540 салбар нэгжид 3800 ажилтнтай 1.8 их 80 төгрөгийн актив хөрөнгөтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Монгол Улсын хөгжлийн банк нь Монгол Улсын засгийн газрын 2010 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн тогтоолоор Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилготой 11 ажилтнтай 17 тэрбум төгрөгийн актив хөрөнгөтэй үүсгэн байгуулагдсан бол өдгөө 4.4 их 80 төгрөгийн актив хөрөнгөтэй 70 ажилтнтай болж өргөжин үйл ажиллагаагаа явуулж байна. Монголын ипотекийн корпорац нь Монгол банк болон арилжааны 10 банктай хамтран 2006 оны 9 дугаар сард хөрөнгө оруулснаар 12 ажилтан 2.2 тэрбум төгрөгийн актив хөрөнгөтэй үүсгэн байгуулагдсан бөгөөд өдгөө 40 гаруй ажилтнтай 322.9 тэрбум төгрөгийн актив хөрөнгөтэй болж өргөжин үйл ажиллагаагаа уламжилж байна. Монголын банкны холбоо нь анх 2000 онд нийт арилжааны банк болон банк бус санхүүгийн төлөөллийн сайн дурын үндсэн дээр үүсгэн байгуулагдаж байсан бөгөөд одоогоор 13 арилжааны банк, Кредит Монгол банк бус санхүүгийн байгууллага, хөгжлийн банк, хадгаламжийн даатгалын корпорац, Монголын ипотекийн корпорац, банк санхүүгийн академи, зээлийн мэдээллийн төв, стандарт чартерд, Сумитомо Мицуи, Тойко, Мицубиши банк нөлөөлөгчийн газар зэрэг 20 гаруй гишүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Монголд банкны салбар үүсч бэхжсэний 90 жилийн ойн баярын мэнд хүргэе.